Би Монгол улсын нэг эгэл жирийн иргэн эрдэмтэн багш судлаач. Тэгээ нэлээд олон жилийн өмнө монголчууд бид яагаад сэргэж хөгжил цэцгэлтийн доктортой тууштай замд орохгүй байна? Яагаад ингэ гундуу байна? Гэт энийг одоо засагцалруулах ямар арга зам байна гэсэн чинь ерөөсөө бид нэг зам үлдсэн байна. Чингис хааныхаа саглагшгүй их үеийг Эрдэнэсийн саналуу ороод 20 гаруй жил судалгаа хийсэн. Тэр судалгааны үр дүн бол ер нь Монгол хүний үндэснийх нь Монгол бахархлыг л бий болгож тэгэд Монгол хүн монголоороо одоо үлдэх тэр ёс суртахууных нь одоо онол шинжлэх ухааны үндэслэгээ үндэснийх нь чиг баримжаа соён гэгэрэлэх одоо ажил үйлсийг өрнүүлэх юм аа гээд ингээд одоо нэлээд олон их бүтээлүүд хийсэн. За би зүгээр одоо маш товчхоноор хэлэхэд за 2010 онд монголчуудын зан суртахууны гарвал 2013 онд Чингис хааны сүр хүч 2014 онд Чингис хааны ёс суртахуун эрх зүйн шаштар 2015 онд монголчуудын ёс суртахууны цагаан толгой 2016 онд хуулийн амин сүнс буюу Чингис хаан монголчууд 2020 онд монголчуудын ёс суртахуун сэргэн мандалд уналт ялзрал эргэн сэргээлт гэсэн ийм одоо бүтээлүүдийг гаргасан. Ингээ миний бүтээлүүдийн зарим нь дэлхийн нэлээд одоо олон улс хэл дээр одоо тухайлбал англи, орос, герман, солонгос, казак, япон гэдэг одоо дэлхийн нийтийн хүртэл болсон. Дээр нь одоо энэ бас нэг зүйлийг хэлэх гэсэн. Би нэг Чингис хааныхаа энэ дээдийн дээд хүндлэлийг бий болгохын тулд хоёр том бүтээн байгуулалтыг хийсэн. За нэг нь болохоор зэрэг 2019 онд урлагийн гавьяа зүтгэлтэн хурцаагва гэрлээгоотой хамтраад борхон халдууны тусгай хамгаалалтай газар дээдийн дээд одоо хүндлэгсэн цогцлбор их том цогцлборыг тэнд хийсэн. Тэр бол дээр үеэс одоо борхон халдууныг тавьчихсан тэр газар дээр нь. За дээр нь хотын захад миний одоо гэр одоо өргөө номын гэр өргөө байдаг. Тэндээ одоо Монголын дээд өвгдээсийнхаа нэг бараг 30 шахам хүний зарим 4 метрийн хуура хошмотоор одоо сэлбэр хөшөөг нь бүтээсэн. Энэ бол борхон халдун монголчуудын галуулмт гэсэн ийм цогцлбор тэнд одоо хийгдсэн. Магадгүй одоо эдэн жилийн дараа тэр нийтийн хүртэл болж монголчууд одоо тэнд бас ирж үзэх тийм боломжийг бол бүрдүүлж өгсөн. Чингис хааны үлдээсэн ёс өв сургаалуудаас өдгөө цагт юм бидний саналсан английн одоо болж байгаа өстой одоо сургаал гэвэл та юу баслаа. За энд биш үү? Маш олон зүйлийг би сая ерөнхийлөгчөөс энэ их хүнд шагналыг гаргаж аваад Монголынхаа олон нийтэд хандаад би одоо үг хэлсэн. Тэр үгэн дээр бол хамгийн гол одоо санаанууд бол тэнд байгаа. А энд бол нэг л зүйлийг одоо би Чингис хааныхаа гэрээслээс одоо та бүхэндээ хэлье. Эцгийн нэрийг үр хүүхэд нь амьдруулж, эцгийн үйлсийг үр хүүхэд нь залгамжлах гэж ийм сургаалыг бидэнд айлцсан байл. Тэгэхээр бид одоо их эзэн Чингис хааныхаа нэрийг дандаа сайн сайхнаар одоо мөнгөчүүлж, бидэнд үлдээсэн тэр их өв энэ одоо цааш нь өргөжлүүлэх ингэх юм бол одоо монголчууд бид сэтгэл дүүрэн аз жаргалтай тогтвортой хөгжил цэцгэлтийн замд орно. Баярлалаа.